Эдгээр хотны гишүүний асуултанд хариулъя. Зээлийн хүү буурах уу гэж асууж байна. Зээлийн хүү буурнаа. Үндсэндээ бол 3 шалтгаан байна. Нэгт нь бол нөгөө банкуудын эрсдэл нь өөрөө буурна. Эрсдлээ тодорхойлдог болно. Тэгэхээр сайн зээлдэгчнэр болон өндөр оноотой зээлдэгчнэрээ илүү урамшуулдаг, сайн нөхцлөөр зээл олгодог болно. Дээрээс нь нэмээд ялангуяа малчтын ахмадуудын зээл байгаа юм. Тэр нь бол байнга тогтмол төлдөг зээлийг оноо нь өсөөд үүнийгээ дагаад эрсдэл нь буураад тэр нь бол шууд хүүгээр илэрхийлэх юм. За хоёрт нь банкуудын урсгал зардагч байгаа. Тэр нь буурна. Бид нар ч нэг ярьдаг шүү дээ, нэг тандыг тэнцэгч байна уу гээл янз янзын юмнууд яг бодит амьдрал дээр тийм юм байхгүй болох юм. Нэг утгаараа шууд оноогоо үзүүлээд тэр нь тухайн зээлдэгчийг тэр чигээр илэрхийлж байгаа болохоор шууд л санхүүгийн үйлчлэгээ өгөх тийм суур нөхцөл үүсэж байгаа. Мөн үүнтэй холбоотойгоор нэг зүйл байгаа. Өнөөдөр том хэдэн банкуд байгаа. Тэд нь харьцагчийн мэдээллийг хуваалцдаггүй, шеэрлдэггүй. Тэгэхээр тэр топ банкны л нөхцлөөр санхүүгийн үйлчлэгээ аваад байгаа юм. Харин энэ онооны системтэй болсноор дуртай санхүүгийн байгууллагууд очиод оноогоо үзүүлээд тэгээд санхүүгийн үйлчлэгээгээ зээл авах болцоо нь үүсэж байгаа. Тэгэхээр нэг өсөнд санхүүгийн байгууллагууд хоорондоо бас хүүгээрээ мөн таатай нөхцлөөр өрсөлдөх нөхцөл байдлыг үүсгэж гэж ойлгож болох юм. За цаашлаа дээр бол барьцаа өрөнгийн шаардлага гэсэн буурна. Яагаад гэвэл оноо нь өөрөө санхүүгийн бит бус хөрөнгө болчихж байгаа. Тэгэхээр бас шаардлагууд буураад санхүүгийн хүртээмж нэмэгдэх суур нөхцөл үүсэж байгаа юм. За бас та эдгээр гишүүн тэтгэврийн зээлийг ярьж байна. Тэтгэврийн зээл ч гэсэн мөн адилхан. Манай ахмадууд бол сар болгон л тэтгэврийн зээлээ төлдөг. Нэг өснө банкуд юу н автоматар суудагчдаг штэ. Энд чинь иргэн төлдөг гэсэн үг. Тэгэхээр оноо нэмэгдээд цаашлаад үүнийгээ дагаад суур хүүнд буурах нөхцөл үүсэж байгаа.